Улсын их хурлын дэд дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 6 сарын 18-ны өдөр Улсын их хурлд онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын авсралтанд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнийг Улсын их хурлын шуулганы 2026 оны 6 сарын 19-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэл төсвийн байнгын ороо 2026 оны 6 сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээр нь худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх, ач холбогдолтой тарифын хөнгөлөлт хөдлөх, барааны жагсаалтанд тамхин бүтээгдэхүүнийг хамруулсан, уг бүтээгдэхүүний өртөг бурч, зах зээлийн үн хямдрах, улсын төсвийн орлогын тогтвортой байдал сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй тул тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах, мөн үнд суурилсан татварын хувь хэмжээг тодорхойлон зохицуулахаар хууль тогтоолын төслийг боловсруулсан байна. Онцгой албан татврын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын авсралтанд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг парламент цэгийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцүүлэх үед Улсын их хурлын гишүүн төвшин онцгой албан татврын хэмжээг одоогийн зах зээлд борлуулагдж байгаа тамхины үнэтэй уялдуулан тогтоосон хэсэг. Улсын их хурлын гишүүн Наранбаатар нэг бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах боломжтой хэсэг. Улсын их хурлын гишүүн Батчаргал, Улсын их хурлын гишүүд болон засгийн газраас өргөн мэдүүлсэн онцгой албан татврын тухай хуулийн төслүүдэд давхардаж тусгагдсан зохицуултыг хэрхэн уялдуулж хэлэлцүүлэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Бадам Сүрэн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг түүнд дагуулгдсан никотины хэмжээ нийтийн эрүүл мэндэд нөлөөлөхтэй холбоотой судалгаа шинжилгээний дүгнэлтийг харгалзан тогтоодог байх. Улсын их хурлын гишүүн төвшин засгийн газар болон Улсын их хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн онцгой албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан зохицуултуудыг хэрхэн уялдуулах болон тамхин бүтээгдэхүүний гайлын тарифыг тэгэлсэнтэй холбоотойгоор онцгой албан татврыг хувь тэнцвэл ногдуулахдаа тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тусгагдсан тамхины никотины хэмжээтэй уялдуулан ялгууртай тогтоох. Улсын их хурлын гишүүн сайн зориг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд Евразийн хэлэлцээрийн хүрээнд тамхин бүтээгдэхүүний гайлын албан татврыг тэгэлсэнтэй холбоотойгоор онцгой албан татврыг нэмэгдүүлж байгаа нь далд эдийн засгийн үүсэх эрсдэлтэйг анхааруулж энэ талаар засгийн газраас хэрэгжүүлэх хяналтыг сайжруулах нь зүйтэй талаар. Улсын их хурлын гишүүн болгон туяа байгаль орчин нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тамхин бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татврын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь зүйтэй хэдий ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй онцгой албан татврын тухай хуулийн үзэл баримтлалд нийцэх хэсгийг анхаарах нь зүйтэй талаар хэлсэн болно. Онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын авсралтанд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцгийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.6% саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэмшүүдээ онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын авсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг явуулсан талаар төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.